гадаад зээлийг ашиглалтын хууль эцлэн батлах шатн дээр унсан. За үүнтэй холбоотойгоор энэ төсвийн хүрээний мэдээллийг яг энэ хэлбэрээр нь хилэлцэх нь өөрөө утгагүй болж байна. 2024 оны намар 2025 оны төсвийн тухай хуулийг эцсийн хилэлцүүлгийн шатанд самарсан, улс төрчсөн, алдагдaltaгүй төсөв байх ёстой гэсэн гишүүд яг одоо энэ сая өнөөдрийн хуулийг бас унгах санал өгж байгаа байхгүй юу? Та нар яг яа гэдэг байгаа? Алдагдaltaгүй төсөв байна гэдэг чинь тэгээд энэ авсан зээлүүдээ яаж ашигла гэдэг байгаа? Дандаа бодлого эсэргүүцсээр байгаад өөрсдөө тэгээд засах ямар бодлого оруулж ирсэн юм? Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм уу? Энэ авсан зээлүүдээ яаж ашиглах вэ? Газрын тосны өвөлтөр бид нар хийж байгаа ажлынх нь хүсийг өгч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна шүү дээ. Яах ёстой юм? Эрчим хүчний сайд нь бүх сайдууд нь Эрдэнэ бүрний усны цахилгаан станц сэлбтэр ч гэсэн бид нар бондыг босгох зөвшөөрлийг өгсөн шүү дээ. Бондоо босгоц өөр юунд ч зарцуулах боломжгүй. Өдөр болгон бид нар энэ авсан зээлийнхаа төлбөрийг төлж байгаа, зээлийн хүүг төлж байгаа, улам нэмэгдэж байгаа. Яах ёстой юм? Яа гэдэг юм? Би ердөөс ойлгохгүй. Ерөнхий сайд төсвийн энэ зарлагын тэнцлэгийг хувь хэмжээг нь өөрчлөх талаар санаачлаг гаргаа. Сангийн сайдаа яаж албан ёсоор тэгвэл одоо энэ төсөвдөө оруулаад энэ гадаад зээлгүүдээ ашиглах вэ? Бид нар чинь энэ төсвийн тэнцлэн тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас илүүгүй алдагдaltaа эсвэл ашиглалтаа байна гэсэн ийм одоо хязгаарыг таазыг өөрөө өөрсдөө тавьчихсан. Тэгээ урсгал зардлуудаа багтааж чадахгүй танаад хасаад бүр адаг сүлдө яаж ийнө гэхээр хөөх юм уу төрийн албан хаагч дээрээ асуудлаа одоо нааж үлдээж байгаа байхгүй юу? Төрийн албан хаагчдын тэтгэврээ тогтоолох тасанд нь нэгд олгодог 36 сарын тэтгэмж бууруулах оролдлого оруулж ирсэн, хിവэр нь үлдээсэн, тэгсэн ч гэсэн төсвийн 50% л баталсан. Яагаад үг гэхлээр энэ хязгаартаа багтахгүй байгаа байхгүй юу? Тэгээ яаж цалин хөлсөө нэмэгдүүлэх юм? Яаж тэтгэврээ нэмэгдүүлэх юм? Урсгал зардлуудаа яах гэж байгаа юм? Би бүр ердөөсөө ойлгохгүй. Гарц шийдэл чи юу юм бэ? Та нар ямар гарц шийдэл санал болгож байгаа юм тэгвэл? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үүнийг асуумаар байна.